Самана guys. Гадаа бороо цас орж байна. Хүсэмжид залуу чи яа харагдтгүй. Оо санаанда. Санаа. Яа, хүсэмжид залуу чи найз захтай болсон. Тий. Тэ. Хүсэмжид биш. Одоо хүсэмжид юусаа байхаа болцсон байна. Найз залуутай тэр гай. Найз захтай юм шүү. Найз залуутай гэсэн үү би? Найз залуутай гэсэн. Самана guys. Тэгэхээр яг одоо би хүсэмжид залууг авчаад найз захтай болсон хүсэмжид залууг авчаад хөдөлж байна. Тэгээд одоо ер нь бол жоохон гэрэл гэгээлэх газар очиж байгаад цаанд ер нь гоё тийм. Өөр надад болсон аргуудаа би ер нь хэлхий гэж бодлаа л та. Зөв үү бил яана? Зөв шүү дээ. Шин яш дээр эдийг авлаа. 771 бүсэд зүгээр байна. Йоо, 4 сар цас ороо. Яа гэлээс. Бараг мэдрэл болт юм шүү. Мэдрэл болт юм шүү. Хаан дээр бичдэг их байна да. Мэдгүй. Тэр гоё нэг тийм гэрэлтэй газар шиг. Ямар харахгүй. Тийм. Ямар харахгүй байна. Ярил харахгүй шүү. Чамаар нэг бараг идэрхийн хүн юм шүү. Эвтэрхий хүн. Тий. Юу ч харагдахгүй шүү дээ. Явчихлаа. Тэгээд нэг тийм гоё газар боллоо. Тэгээд яаж биш өөдөө орой таглаад юм шиг. Oh my god man. Сайн болоо. Харагдах юм бэ? Харагдчих чи одоо харагдчих. Нэшэртэ. Оо харагдчих. Сайн байна. Амар. Чи ихэр харагдахгүй болчихлоо. Хасч гинөө. Одоо харагдчих. Одоо харагдаж байна. Одоо харагдахгүй. Ямар л хэлбэл би чи. За сайн бацхан guys машина тавьсан. Зөксөлд ороод ирсэн байж байна. Гэрэлтэй харагдах үз байдалтай. Тэгэхээр ер нь бол ингээд ямар хөв тийм байна унтраа яа. Чалан хүлээх систем шүү. Бүүр ингээ халуун дээр үлдчихэж байна. Одоо ер нь бол яг иймэрдүү байна. Чад ингээд л нэт байна. А ингүүл илүү сайн байна шүү. Оо what the hell. За. Тийм. Жи бүүр ингээ Max дээр нь туулгач. Энийг Max дээр юм шүү. Ээ, температурын бүр сайн юм байхгүй. Сайн уу? 12 сард л нийгмийн ном нээж үзээд тэндээс хойш шууд нэг халуун багшийн сургалт гээд 2 сар ярьчимжүүлсэн. Тэрэнд нь 2 удаа явсан баха. Тэгээд тийш нь яваад хажуугаар нь буянгийн ном айгүй их бүтэн 5 сар тасралтгүй бэлдсэн. Нийгмийн ийш. Тэгээд угаасаа нэг манай сургуулиасаа чөлөөлөгдсөн тий. Сургуулиасаа хүртэл чөлөөлөгдөөд аяа хүртэл ингээд влогаж хүртэл хийхгүй. Влог хүртэл хийхээ болоод тий. Талын зөндөө гоё хийсэн байна шүү дээ. Тий. За тэгэхээр биш та одоо яаж тэр юм шүү. За тэгэхээр тип 1 гэх юм бол өөртөө л яг итгэх хэрэгтэй. Тэгээд өөр угаасаа хинч чамд итгэхгүй чи өөрийнхөө төлөө өөрийнхөө ирээдүйн төлөө яаш өгч байгаа. Тийм болохоор чи яг өөртөө итгээд өөрийнхөө төлөө зүтгэх ёстой. Тип 1 тий. Тип 2 гэх юм бол эрүүл мэндээ сайн бод. Нойр айгуу чухал. Би л яг яш тэр яг өгч явахдаа амар их ингээд одоо бэлдээд байгаа. Тэгмэд бас толгой амар тийм ингээд гашилсан байгаа штэ. Тийм өөртөө үедээ яг нэг орой чамаагүй шүн чамаагүй ингээд гадаа гараад алхах юм уу? Тэр нэг юу лээ? Тэр өгч нэг гүйдэг зам хийж байгаа. Цэцэрлэг түр. Тий. Цэцэл төрөлөө ороод гүйждэг байсан. Тэгэхээр нойр айгуу чухал. Хооллолт. Бас хоол чухал. Нойр нэмээд нөгөө нэг хүний одоо memory ч одоо монголоор ой санамж. Ой санамжд аягүй их нөлөөлдөг болохоор нойроо маш сайн авах нь чухал шүү. Гэж зөвлөлийн нойр тип 2 дээр. За тэгэхээр тип 3 дээр болохоор амралт аягүй чухал. Одоо жишээ нь ингээд хэдий их хичээлээгээд бас одоо би нойр чухал гэсэн шиг одоо ингээд хүний тарих яг хамгийн ихтэй цаг 30 минут төлөө 80 минут аягүй ингэж яг тасралтгүй ажиллаж чаддаг. Тэгэхээр яг тэр тасралтгүй тийм 3-4 цагаар биш одоо ингээд 80-аас 90 минутын хооронд ингээ бүтэн тархиа ажилуулад ингээд ер нь үр бүтээлтэй тэр хооронд үр бүтээлтэй ингээд юмудаа уншаад цээжлээд тэгсэн аягүй зөвөө гэж зөвлөө. Тип 3 дээр болохоор амралттай. За гэрлээ асуусан. Тэгээд тип 4 дээр их юм бол ер нь зөвхөн нийгмийн яш талаас нь хэлээд байгаа шүү дээ. Зөвхөн бас цээжлэх юмуд байгаад байгаа юм чинь.
Буянгийн ном айгуу сайн чухал шүү guys. Буянгийн ном. Сая яг бидний Яэш өгдөг жилдэр болохоор социолог тэгснэ тэр 7 солонгос гэдэг нэг балан юм орж ирсэн юм аа. Социолог орж ирсэн. Одоо эдгээр нь болохоор ингээ яг university-тэй үздэг. Одоо ер нь хичээл өгдөг. Тэгээ буянгийн номоо сайн үдэрэй guys. Тэгээ болж өгөх юм бол тэр яг халиун багшийн сургалт биш үү? Яг чиний 9-өөс 11-р анги хүртэл одоо нөгөө нэг хичээлийн агуулга байдаг. Тэрийг нь ингээд тутлан сайн цээжлүүлдэг байхгүй юу? Тэгээд тэрийг цээжилчээд хажуугаар нь буянгийн намаа бэлдээд байх юм бол өөрт чинь айгүй ашигтай, өөрт чинь эрэхтэй. Тэг. Буянгийн бас Яэшэ бэлдшин гээд тий гэрээсээ гарахгүй ингээ байж бас болохгүй шүү. Тий, нэрээ тий. Заавал ингээ найзуудтайгаа ингээ цаг магийг өнгөрөөж тэгээд ингээ тархичин гээд баа. Найзуудтайгаа худлаа бэлтлээ гээл ингээд хийсэн бүтээсэн юм юу ч байхгүй зүгээр ингээд хоорондоо тоолж маадсаад хамаг цагаа алддаг. Одоо тип тав дээр цагаа өр бүтээлтэй ашигла. Цагаа зөв зохицуулаад одоо жишээ нь хичээл 1:30-аас тардаг байх юм бол одоо 2 цаг бэлдээд те 80 минут ч юм. Цаг 20 минут бэлдээд тэгээд дундуур нэг 20 минут амарч байгаа дахиад цаг 20 бэлдээд ерөн цагаа өр бүтээлтэй өнгөрөө гэж тип тав дээр зөвлөе. Ер нь нийгмийн иш ч одоо баг ингэ болчихж байгаа юм шүү. Халиун багшийн сургалт 2 сар суусан. Халиун багшийн номыг хөтлөж аваад угаасаа. Тэгээ бас хичээд номер 2 болохоор буянгийн ном аягүй чухал те. Нойроос аваад бие бодоод тий. За одоо дараагийнхын зав байна. Англи хэл дээр яаж бэлдэх вэ гэж хүмүүс аягүй асуусан. Англи хэл. За би бол хотлоо явахгүй. Би бол угаасаа яг нэрээсээ хойш англи үзсэн болохоор ингээд үнэхээр та нарын зүгээс яг яаж туслах, яаж одоо ямар та нарт хэрэгтэй байдаг юм яс хэлж сайн мэдэхгүй байна. Гэхдээ кино үзүүлэлтэй. Кино үзүүлэлт. Одоо англи дээр нь одоо ингээд сабтайтл дээр нь кино үзэж хагаад тэгээ нэг мэдэхгүй үг байх юм бол тэрийг газ хайгаад бичээд ч юм уу те. Тэгээд ер нь цээжилж болно. Одоо өгүүлбэртээ бол ингэж байгаа юм байна, тэгж байгаа юм байна гэж хэлж болно гэсэн үг нь бол. Бас дуун дээр бас гой дуу сонсож байгаа бол их амар тийм сүртэй үг хэлээд байдаг. Одоо ямар үг хэлээд байгаа мэдэхгүй байх юм бол Google Translate ашиглаад ч юм уу, болор төлөвлөшлээд ч юм уу тэр үгийг нь хайгаад бичээд үзэрэй зөвлөх байлаа. Чи үзүүлгээс. Би юу тэгэл хүүхэлтэй кино үз. Хүүхэлтэй кино үзсээр галсан юм байна. Өнөөдөр Cartoon Network тий. Cartoon Network үздэг байсан бид нар бол. Тэгэд өөр одоо жишээ нь одоо grammar дээр гэх юм бол grammar дээр тэгэл хичээл авсан л дээр байна. За, grammar дээр гэх юм бол угаасаа одоо бас онлайн сургалтууд зөндөө болсон юм байна. Тийм нөгөө нэг одоо Facebook юм уу, Google дээр одоо grammar дээр засуулах зөндөө юм байдаг шүү дээ. Тэдрийг өөрсдөө сайн яг судалж үзээд хийж бүтээхэд үзсэн дээр гэж би бодож байна. Тэгэхгүй бол одоо ингээд би хэдий чиний одоо та нарт хэлээ та нарын ингээд яг бэлтэх арга барил өөр байх юм бол одоо миний хэлсэн зүг та нарт одоо жишээ нь бүтэх гэсэн үг. Ягаад гэх юм бол тийм нөгөө нэг болгож шороодсон шүү дээ. Зарим хүмүүс ингээд сонсож сайн ойлгодог, зарим хүмүүс уншиж ойлгодог, зарим хүмүүс ингээд бичиж сайн ойлгодог гэдэг. Тэрийг бас Safari юм уу Google-с бас чинь өөрсдөө хайгаад үзээд ер нь ойлгож болно. Өөрсдөө тэгээ туршаад ч үзэж болно шүү дээ. Туршаад үзэж харин тийм. Би сонсуул сайн ойлгож байна уу? Сонсуул сайн ойлгодог бол одоо чинь YouTube-ийн бичлэг үзэж болно, кино үзэж болно тийм. Хэрвээ уншиж сайн ойлгодог бол таасайг унших юм байна. Бичиж сайн ойлгодог бол өөрөө тэр яг уншиж байгаа давхар хуулж бичиж бас болно. Ер нь ингээд амьд хүн аргатай гэж зөндөө олон арга байтал ингээд зүгээр л хамгийн гол нь бууж өгөхгүй өөрийнхөө төлөө хичээх ёстой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж би зөвлөе. Аа. Зөв аюул шаасан. Ингээд бид ер нь тий мөс дороод ер нь бол хэцүү тий. Хэцүү үстэй. Хэцүү гэж эзэн хичээвэл заяа хичээнэ. Хэцүү хүн дугасаа л хэцүү байна. Ер нь ингээд та нар гоё бас ингээд тийм манифест гэх хэрэгтэй байхгүй юу? Яг манифестийн гол учир нь шүү дээ. Ингээд яг би ингэсэн байгаа гэж өөрийгөө бодлоо. Одоо жишээ нь би баян болцсон байна гэж одоо бодоол юм бодъё л та. Одоо чинь би мэрэгжлийн хувьчлаагаа бодоод бай. Гэхдээ яг ингэж бодож байгаа нь чиний ингээд тархины ингээд subconscious mind-тай одоо ч надад холбоотой байна гэж би боддог. Тийм чи ингээд манай ээж ч гэсэн зөв. Манай ээж ингээд хөдөөнөөс ирээ зөөр ингээд аяг 5 онгонгуудаа шисээ манай ээж ингэдэгс байхгүй. Би энийг амьдралаараа хийхгүй юм чинь гээд тэгээ тэрийг хийгээд ингээд дуусчихсан. Наа damn. Oh damn. Yeah.
бас амьдралаараа Тэгэхээр сандаа ингэж боддоо manifest ч юм бол яг ингэ нэг төрлийн ингээд яг ингээд subconscious mind байгаа даа шүү дээ. Би байнга ингэ би баян болцсон гэж бодоод ах юм бол чиний subconscious mind чинь ингээд баян болохдоо ингээд яг үйлдэлүүдийг ин чигээр хийгээд идэг гэх юм уу? Тийм тий. Би л тэгж бодож manifest-ыг. Одоо чинь би миний ажил бүх юм бүтчлийг ингээд өөрөө ингээд ажлынхаа ингээд бүтээх юм одоо өөрөө хийгээд идэг гэдэг. Тэгэхээр ер нь бол өөрсөндөө сайхан зориг тавиад тэр зорилгынхаа төлөө өөрсдөө хичээгээд одоо үнэхээр хүссэн сургуульчин одоо хуульцсан сургууль юм уу, мөс юм уу, альсгүй бол ямар нэгэн төрлийн сургууль байх юм бол тэрнийхээ төлөө үнэхээр хичээгээд цаг алдалгүйгээр нойроо одоо сайн аваад бие бодоод тархиа сэрэг байлгаад гашлахгүй дунд намраад хоолоо сайн идээд ер нь яг хэлсэн шүү дээ сая 80 минут хүний тархи аягүй тэгэж яг нухацтай сайн ажилдаг. Тэр үед үнэхээр тултлан сайн гээл тэгээд 20-30 минут амарч байгаа дахиад цаг 20-80-90 минут хийх ёстой юм ийгээд тэгэж явуулах юм аягүй дээр гэж бодож байна. Тэгээд нэмээд яг хэлсэнчлэн нөгөө нэг хүн сонсвол илүү сайн сурдаг байж болно, бичвэл сайн сурдаг байж болно, альсгүй бол уншвал сайн сурдаг байж болно. Альсгүй бас энэ гурыг холцсон хүн байдаг. Тэгэхээр яг өөрсдийнхөө тайпыг бас одоо чинь Google дээр тэр чи ямар юм байгаад талаа. Зүгээр яачихгүй юм. Reading, listening, writing test online гэдэг таахгүй юу. Тэгэл аачих. Reading, listening, writing test. Альсгүй бол бичлэг дуусны дараа би өөрөө олж аваад линкийг нь YouTube дээр тавьчихсан. Яг тавьчих. ингээд Огогийн чип шана description дээр. аа Чи энэ ч нэг ингэж тавиад description дээр бас нэг тэгээд тавьчих. Болж байна уу? Зүгээр. болшоол тий. Болох л илүү тий. Таад болох уу? Болно шүү дээ. Доор коммент дээр бичээрэй. Бичээрэй. Тэгээ бас өөр надаас ямар нэгэн асуух зүйл байх юм бол комментээр бичээрэй. Одоо ямар бичлэг хийлгүүлмээр байна. Тэ? Зүгш дээ. Одоо гарч ийн гадаа нэг иймэрхүү байна. Билээ. Хаачаа. Чи хаашаа яваад байгаа вэ? Ямар удаан юм бэ? Сүүр яа мангара. Ямар хүүтгий юм бэ хата. Мен надад гүт хөмсдөг байж. Тэ? Эс гадагт ямар гоё юм бэ? Тэ? Гоё гоё. Одоо на чи нэг гоё юм. Йоо. Йоо, ямар хүүтгий блаа. Орцтой чи одоо. За би биш одоо үргэлжлэе чи. Аль энерги онд авах юу ахаа? Нэрээ бас ээжтэй бэлдэж чинь гэд баах энерги онд авч болохгүй шүү. Зүрхэнд ч юм уу. Би оочих яхаа ганц. Тэгээд айлт хэлээ тий. Оо анда энэ чинь эдэр нэг гэж шүү. Тэгэхээр нэг авах. Юу нэг авчих. Чи аяр авчих. Хай над ч л авчих тий. Энерги онд авахгүй. Тийм шүү дээ. Minute Maid sponsored. The sponsored by Minute Maid. Хөөх тайм гадаа чанд болж та ямар гоё юм. Би ихтэй таргалчихчаа. Надад харахгүй шүү дээ. Солонгос шууд муухай хагаан болчихсон. Үгүй юу? Хөш. Санаанда. Таахгүй юм уу? Одоо машинд суучих. За бай. баянда. Хөөх нэр даарч ин те. Нэр даарч ин те. Энэ бол амьсаа. Яасан. Хүмүүс дүү. Пага машин л шүү хүн буухгүй. Манай хөвшлээ л те. Тэгэхээр машинд орж ирсэн буцаад одоо харин буцаад. Тэгэхээр ер нь бол дахиад сүлийн хэлэх үг гэх юм болвол хүн хэрэг зөндөө бэлдэж байгаа шалгалт руу ороод мартчихдаг. Тэгэхээр яг шалгалтынхаа өмнө нэг энерги онд битээ байгаарай. Гэхдээ хэвийнээр яг ингэ тэрвээ өдөр болго хөвчлөлцсөн уудаг байх юм бол ууж болно кофегаа ч юм уу те. Гэхдээ яг шалгалтынхаа өмнө орохдоо нэг тийм жижигхэн нэг яг pure dark chocolate гэдэг нь шүү дээ. Тийм юм авч ороод 90%-тай 100%-тай байт юм уу? Байдаг хаа. 100%-тай ч юм уу. Тэгчээд бас яаж хүн одоо сандахаа боловлох хаанда ч юм даа л дээ.
нуруулга алгадуулах. Аа юу вэ? Тэгэл би зүгээр чадна, би чаддаг гэхэд Тэгөө тий. Хэрэг хичнээн хэрэг бэлдсэн тэрний ч өөрөө шиг угаасаа л гарч ийн яаш тэр чинь шалгалтан дээр чинь. Тий? тий. Тийм болохоор ер нь яг өөртөө итгэл угаасаа чадах юм шиг юунд нь сандрах юм бэ? Тийм шүү дээ. Би буруу хэлдэг нэ. Гүшгүй шүү дээ. Чадах юм чи юунд нь сандрах юм бэ? Угаасаа би нэг чадна, би угаасаа чадна гэж бодоод яваад шалгалт руугаа. Угаасаа чиний үзсэн мэдсэн нэг ч үзег хараагүй юм байхгүй шүү дээ. Чи хэдий ч нэ бэлтэн төдөж нэ өөрийнхөө хүссэн үнгээл аавна. Бас нэмээд хэлэхэд someone's in hospital begging for the opportunity that you have right now. Think about that. Think about that. Яг тийм амар сайд тий. Африкт хүүхдүүд хоолгүй байгаа. Чи хоолтой. Чи бүр сургууль дарах боломжтой. Боломжгүй хүүхдээс баярлах. Түлч. За тэгэхээр одоо битээ буцаад одоо гэлгүй явлаа. Ингээд ер нь энэ бичлэгийг өндөрлөе гэж бодож байна. Тэ? Peace. Peace out guys. Одоо нэг хоолой нэг хайлт нэг буцаж явж байгаа бичлэгийг гээл. Ойлгоолаа ч та. Spinning crystal lights, yeah, I'm trying to process them. I got a couple big houses and some what's maybe 3, and I got family members. Yeah, look at this view, bro. Тэгээд хоёр одоо гэтээсэн байна. Танаас үлчээ одоо юм шиг дуусгах хэлэх үг гэх юм болов дээш өгөх гэж байгаа, шалгалт авах гэж байгаа бүх хүүхдийн бүтэц нь амжилт хүсье. Хамгийн гол нь өөртөө итгээд тэдэж нэ бэлтэн төдөж нэгээ бас өөрийнхөө хүссэн үнгээ явна. Бүтэц нь амжилт хүсье guys. Чи хэлэх үг гэнэ? Чи хэлэх үг гэнэ? Амжилт. Өөр байхгүй юу? Өөрөө Put you I be on my resume. Keep it real, boy, don't interrogate. I fuck your bitch, I ain't hesitate. Put you I be on my resume.